Эдгар Аллан Погийн The Telltale Heart богино өгүүлэлгээс дуу оруулсан Ами. Би яагаад чамд галзуу биш гэдгийг батлах гэж ингэж доглон ярьж байгааг чи ойлгохгүй байна уу? Тийм ээ. Би ихэд сандруу мэдрэмтгий байж ирсэн. Гэхдээ галзуурал гэдэг нь өөр. Миний мэдрэхүй улам хурцуулсан. Ялангуяа сонсгол минь. Тэнгэр газар тамаас чирэх чимээг би сонсож байлаа. Гэхдээ энэ бүхэн намайг галзуу болгохгүй. Харин ч миний хийсэн бүхэн хэр нэм бай. Ирхэн бодож төлөөснийг харахад л хангалттай. Тэр өгшөнд би хайртай ч гэж магадгүй. Тэр надад муу юм хийгээгүй. Намайг доромжилж байгаагүй. Түүний мөнгөнд би шунаагүй. Харин түүний нүд. Тийм ээ, нүд нь нэг нь тасгаар. Нөгөө нь хөхтөө манан татсан тас шууны нүд шиг. Тэр нүд над руу харах болгонд миний цус зарцаж би хаажмаар тайван эргэлт боцолтгүйгээр түүнийг устгах ёстой гэсэн бодолд автсан. 7 шөнө дараалан би түүний өрөөнд орсон. Шөнө донд яг л харуул шиг чимээгүй. Удаа нэгддэг хаалгыг нээж түүний орлоо нарийнхан гэрэл тосгосон дэнлүүгээр шагаад. Тэр унтаж байдаг. Нүд нэнэтэй. Би түүнийг алах боломжтой ч байлаа. Гэхдээ нүд нь харагдаагүй. Тийм болохоор надад юу ч их шалтгаан байгаагүй. 8 дахь шөнө. Бүх зүйл өөр болсон. Тэр миний орж байгааг мэдэрсэн. Би дэнлүүгээ нээх мөчид тэр огцом хөдөлж хэн байна вэ гэж шивнэсэн. Би хөдөлсөнгүй. Урт удаан чимээгүй. Тэгтэл би түүний зүрхний зохилтыг сонсон. Ихэндээ зөөлөн. Дараа нь улам хурдан, улам чанга. Хайж байгааг нь би мэдэрч байлаа. Гэхдээ би өрөвдөөгүй. Тэр зохилтол намайг улам хурцлж айцыг нь таашаал болгон хувирга. Эцэст нь би дэнлүүгээ бүрэн нээхэд тэр нүд над руу игцэлж байв. Манан татсан цэнхэр тас шууны нүд. Би галзуурсан мэд болж гинэт түүнэр үсрэн дайрч орон дээр нь дарж дээрээр нь амьсгалын хаав. Зүрх нь хэдэн мөчөжтэй зохилсоор байснаа намгүй болов. Тэр үхсэн. Би биеийг нь тайван хянуур задалж хэсэглэн шалны доор нуусан. Цус туслаагүй. Бүх зүйл төгс. Тэгтэл хаалга тогш. Цагдаа нар хөршин нэрэлсэн дуу сонссон гинэ. Би тайван байлаа. Тэднийг оруулж бүхнийг харуулсан. Тэрч байтугай би тэднийг яг л түүний цогцны дээрх өрөөнд суулган энэ эмсэглэн ярилцав. Гэвч би чимээ сонсож эхлэв. Ихэндээ намуух. Яг л холын цохилт шиг. Дараа нь улам чангарч тасралтгүй хурцсаж би энэ эмсэглэн ярьсаар байлаа. Гэхдээ дуу улам тодорч байв. Тэд сонсохгүй байгаа мэт ажил. Би хөлөрч догдож эхлэв. Зүрх. Тэр зүрхний цохилт. Эцэст нь би тэссэнгүй. Зогс гэж би хорилоо. Та нар сонсохгүй байна гэж юу? Тэр энд байна. Шалны доор. Би өөрийгөө илчилсэн.